Орчин цагт чухал тооцогддог болсон сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг нь өргөн ойлголт юм а. Та аз жаргалтай, байнгын нэмсэглэлтэй байснараа сэтгэл зүйн хувьд эрүүл байна гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Харин сэтгэл зүйн хувьд эрүүл байна гэдэг нь өдөр тутмын амьдралаасаа авах таашаал болон хэрхэн чанартай амьдарч байна вэ гэдгээр хэмжигдэх зүйл юм а. Сэтгэл зүйн хувьд өөрийгөө эрүүл байлгах маш олон аргууд байдаг бөгөөд танд дараах аргуудыг танилцуулж байна. Нэгдүгээрт өдрийн тодорхой цагт завсарлага авч сурах. Хүн өөрийн ажлын нөхцөл байдал, амьдралын хэм маягаас хамаарат өдөрт тодорхой цагийг завсарлага авч байх хэрэгтэй юм байна. Тэгснээрээ эрч хүчийг нэмэгдүүлдэг байна. Иймээс бага хугацаагаар ч гэсэн хийж байгаа ажлаа орхиж, оюун санаа болоод бие бэлдраа амрааж байх ёстой юм байна. Өөрийн дуртай зүйлээ хийх. Хүн бүрт хийх дуртай зүйл бий. Хит их ажилтай, ажлын ачаал их байх тусам сэтгэл зүйн эрүүл мэндийг дороотуулдаг байна. Тиймээс та өөрийн дуртай зүйлүүд болох хөгжим сонсох, дуудуулах, дасгал хөдөлгөөн хийх, хэн нэгэн бусадтай ярилцах зэрэг нь сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай байдаг байна. Агаарт гарч салхинд алхах. Хүн өөрөө байгалийн амьтан. Хэдий ч нэгээр байгальд урт удаан байна, төдий ч нэгээр сэтгэлийн амар амгалан бий болж уур уцаар сэтгэл зовнил өгөө болдог байна. Сэтгэлийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх нь боловсролтой хөрөнгө оруулахтай адил таны амьдралын чанарт нөлөөлдөг байна. Тиймээс та дээрх аргуудаас өөр тохирохыг амьдралдаа хэвшүүлээрэй. Та бүхэндээ сэтгэлийн амар амгалан хүсье.